I drink till I'm drunk, smoke till I'm high. Castle on the hill, wake up in the sky. You can't tell me I ain't fly. I know I'm super fly. I know I'm super fly. The ladies love it. Хай юу вэ? Бүгдээрээ сайн уу? За өглөөдөр оройны минь төргий. Хоол идж байгаа сайхан боллаарэ. За тэгээд ажилдаа явж ивэл эсвэл хичээлдээ явж ивэл манай подкастыг сонгож аваад баярлалаа. Тэгээд подкаст оруулаагүй 1-7 онцлоо. Тэгээд яг шалгалт малгалт гээд их ажилтаа байлаа. Чи ямар вэ? Амар завгүй түрүүчийн 7 хоногт амар хамгийн чухал нөгөө юугаа шалгуулах хэрэгтэйсэн. Тэгээд тэрийг ийгээд амар завгүй гэртээ ирэл хичээлээгээл тэгэл хичээлд яваал. Тэгсээрээ хийж амтсангүй. Харин би ч гэсэн нөгөө нэг амар хичээлтэй стресстэй тэгээ уйлж муулаа. Тэгээ би бүр амар юм болоод байгаа. За тэр ч авах. Тэгээд Ярслисэн подкаст хийж аваад баяртай байна. Тэгээд өнөөдөр бид хоёр зочинтой байгаа. За манай зочин бол өөрийгөө танилцуулаарай. Сайн байна уу? Нэг оюун жаргалтай. За аль сургуульд сурдаг вэ ч гэх шиг. Одоо Орфогийн Огийн институт гуманитарны юу. За хэдэн настай нөхөр хүүхэдтэй юу? Сая 2 оны өмнө 21 хүрсэн. Албаасаар Баяр хүргэе. тэд нөхөр хүүхэд бол байхгүй. Одоохондоо байхгүй. Одоохондоо байхгүй. Найз залуутай. Найз залуутай байх нь. Тийм байх нь байна. За сонь сайхан юу вэ? Ажил төрөл за сурлах хэрэг. Одоо яг дараа 7 хоногт хичээл хаагдах гад. Ер нь бол жоохон тиймэрхүү л байна. Бас айгу хийх юм хтэй. Би нөгөө оожигийн бүтэн нэрийг мэддэг байсан юм шүү дээ. Сая л анх удаа сонслоо шүү дээ. Ер нь бол наваг ожоо гэж дууддаг бүгдээрээ ихэнх нь ер нь бол. Тэгээ миний ерөөхдөө бүтэн нэрээс мэддэг хүмүүс их байд юм бэлээ. Оюун жаргал. Оюун жаргал өнөөдөр манай зочноор орж байна. Тэгээд зочинтой байхаас гоё юм а тий. Ингээ хойлох нэржсэнээс ингээ гурлаа харас хөөрхөн мэт юм. За тэгээд өнөөдөр ер нь оюун жаргалыгаа нээн тодорхой нуудлаа. За тэгээд хаана өсөж торно. Ихээс хэдүүлээ. Би яг уугуул бол Улаанбаатар айлын том доороо 2 дүүтэй. Тэг намайг хүмүүсээс айлын том гэхэр их гайхдаг. Намайг амар ирэх гэдэг л дээ. Угаасаа ирэх нь үнэн л дээ. Тэгээд дүүтэй гэхээр юу ээж айлын баг бишээс юм уу гэдэг амар их гайхаад байдаг. Тэгээд амар айлын баг юм шиг том юм. Тэ. Амар их. Тэгээд донд маань одоо 6 дугаар анги, баг нь бол одоо 4-тэй. Яг миний хүүхэд шиг байдаг. Тэгээд дүүнэр нь баг ээжээ гэж бодох. Ойлготлаа ирсэн. Баг бол бүр яг намайг бүр нэг ээж шиг л санд шүү дээ. Ээж гэдэг намайг гого гэж дууддаг. Анаач гэдэггүй, өөр нэрээр менж дууддаггүй, гого л гэдэг. Яагаад гэдэг мэдээгүй. Манай оожи ирэх байхаас гадна нөгөө ээж автайгаа амар илэн дааланг амар нээлттэй тий. Тэг би бол ерөө аавч хоёроо аюу биширдэг. Тэг ингээд ерөө ингээ бусад ингээ хүүхдүүдийн аав ээжтэйгээ харилцаж байгаа харилцаа ингээ харахаар манай аав хоёроо айгу нээлттэй хүмүүс юм шиг санагддаг. Тэгээд би бас тэрэнд нь ер нь айгу баярлж авдаг. Харин тийм бүр ингээ оожигийн ярианаас би бүр амар хатаархад шүү дээ. Ингээ амар нээлттэй юм ярьдаг. Найз залуу малуутай хат амар дэмждэг юу гэдэг тий. Ер нь чөлөө цаг маг амар их гаргаж өгдөг тий. Тийм ер нь бол тэр тал дээр бол амар дэм. Тэгээд яг яагаад тэгдэм бэ гэхээр ер нь өөрсдөө баримталдаг зарчим нь болохоор хүүхдийг хорих тусам илүү ингээд нуугаж далдалж ингээд юм хийх гээд байдаг хандлагатай гэж үздэг учраас ингээд шуудхан хилээд ярилцаад ингээд шийдвэр түрээд тэгээд зөвшөөрөл аваад явах юм бол ер нь тэл дээр бол ямар ч асуудалгүй байдаг байхгүй юу? Харин тийм. Тэгээд танах ер нь ам бүл хэдүүлээ вэ? Манайх бол яг үндсэн ам бол 5 боллоо. Тэрнээс гадна нэмэх нь 1 манай найз залуу байгаа. Тэр нөгөө нэг амар олон амьтдтай байсан. Тийм. Тэр чи танаа гэр бүл. Мом тийм манай хамгийн баг нь. За
За хамгийн бага нь биш юм аа. Багасаа 2 дахь нэг юм. Манай Батхоёг нэртэй 4 настай Ясмилхи байгаа. Хуйгаа гэж дууддаг. Тэгээд ерөн бол анх ингээд манай дүү амир сонирхоод авч өгчээсэн. Тэгээд удна гэж бол ерөөсө бодож байгаагүй тэгсэн чи одоо бүр базар л байгаа. Амир томоотой. Амир мундаг. Тэгээд хамгийн бага нөх юм бол Мэри гэд манай муура. Тийм. Саяхан мууртай болсон мэл. Тийм, саяхан 107 сард амир санаандгүй байжгаад мууртай болсон. Тэгээ ерөн муур тэжээж үтсэн чинь айгүй сонирхолтой юм байлээ. Ерөн муурны талаар амар их мэдлэгтэй болсон. Тэгээ ерөн бол миний амьдралын туршид бодож явжсэн бодлоод бол өөрчлөгдсөн. Харин тэгдэм билээ. Харин тэгэл ерөн бол яг гоё үнцэн тийм сонирхолтой юм их юм бол та нар Ясмилхийг удаан гэж бодож байна уу? Үгүй. Тэр чинь амар хурдан, авирихгүй юм гэж байхгүй, бууданлоо авирна, залгууран дээгүүр авирна, хэвс рүү авирна, амар хурдан зүхтаж алгуулдаг. Ясмилхий. Нэг мэдхэд л өөр газар яж байгаа. Тийм, тэгээ ингээм амар сайн юм ус мэддэг. Амар юм ялгаадсан. Одоо ингээл хооллохдоо дандаа бань өрөөндөө хооллдог. Усанд хийж тэгэнгүүт ингээ гаргаал тавьцаар ингээ жоохон явагдаа хөдөлгөө гэдэг ингээ гаргаад тавихаар бань өрөөний үдэнд очиж зогсчихдог. Нөө хоол идэх. Тийм, хоол идэх. Тэгээ ингээ онгоолгоод усан тийхээр ингээ хоолныхаа савыг гаргаж ир ингээ дуурахаар бүр ингээ дагуулж хараад амар мэддэг байга. Тийм. Ер нь бол сонирхолтой юм та. Нөгөө юу бит хоёр нөгөө хилний бэлтгэлд хамт байсан нөгөө анхны жил хамт ирсэн. Нөгөө нэг жил ирсэн те. Тэгээд Баццэг бид дээр ч гэсэн нэг жил ирсэлтэй. Гэхдээ Баццэг нэгдүгээр курстэ ороод Ожи бит хоёр хилний бэлтгэлд хамт ороо. Тэгсэн чинь нэг удаа Ожи Яна манай бата алга болсон. Биш хуйгаа алга болсон байна гинэ. Янаас тэ нэр хайгаад олохгүй энэ хэрнэл би нөгөө дүүн алга болсон юм болоо Яна гээл би бүрээс чи Ясмилхийн алга болсон. Тийм, яг иймэрхүү хөгжилтэй бол аягүй болж байсан. Тэгээ бүр яг саяхан л сая энэ 100 яриаг нэг яриа болсон хгүй. Тэгээ яасагс чи манай найз л ингээ ярьж байна. Тэгэл аах ингээд яг манай гэрт ирээд ингээ байжсэн чи бид нэр хуйгааг хоолсон юм уу? Хуйгаа анаагаа, хуйгаа яасан гэд уцаар ярихад хуйгааг харъя даа гэж мэгээд амир яриадсан гинэ. Тэгэл дүүн л юм байх таа гэдэг гэртний ихээр ямар ч хүн байхгүй. Хуйгаа. Тэгээ тийм хуйгаа гэж ингээд гэсэн чи манай ястуулээ гэсэн чи амар гайхсан гэд. Тэгээд Ясмилхий яриадсэн л би болохоор дахиад нэг чамайг доор ирэхдээ дүүтэн болов гэж бодсон. Тэгээд тэрээ 3 жилийн дараа хэлсэн. Яг тэгж бодож авчихсан. Йоо. Тиймэрхүү сонирхолтой бол амар их болдог. Танай гэр бүл амар нэг адал явдал амар хитээдэг баг. За чамны юмс. За тэгээд манай Ожи сэтгэл зүйч хөө сэтгэл зүйх үү? Сэтгэл зүй гэж яг. Тийм. Сэтгэл зүгээр сурдаг. Тэгээд тэр талаар хэдэн асуулт асууя гэж бодсон байгаа. Тэгээ яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? Хизээ сонгосон бэ? Яг ерөн бол 9 дугаар анги хүртлээ бол ер нь яг орчуулагчаар л сурна гэж бодож байсан. Тэгээ яг яагаад ч юм 10, 11 рүү ороод ирсэн чи өөр ерөн 9 дугаар ангид нэг тийм аюу тийм жоохон миний бодлыг өөрчлөх нэг тийм хэрэг явдал болсон л доо. Яг нэг тийм хүнтэй харилцаа тал дээр. Тэгээ тэрнээс хойш яг ингээ өөртөө тохиолдсон ингээ бодсон яг тэр үед болж исэн асуудал дарамттай байдлуудаа бодохоор яагаад юусоо энэ талаар ингэж ярилцах хүн олдоогүй яг тэгэд яг нэг тиймэрхүү ингээ ярилцмаар үе байгаа нь аавч хоёртой хэлмээргүй үе байдаг байхгүй юу ингээд аавч хоёроо яг хэлэх юм ба санааг зовж юм санагдаад тэгээ нэг тиймэрхүү үед ингээ нэг очиод ярилцах эсвэл нэг тийм сэтгэлээ уудалчмаар үе баймар санагдаад яагаад юу энэ талаар судалж болохгүй гэж бодоод яг 11 дугаар ангийнхаа ерөн 100 нь бол сэтгэл зүйгээр сурыг гэж ерөн бол амир бодож сонирхсон. Тийм. Тэгээд Оросд тэгээд тэр тусмаа манай сургуульд сэтгэл зүйгээр сурахаар одоо жишээ ямар хичээл үзэх ингээд бодохоор ерөөсөө санаанд ингээд нэг орж ирэхгүй байхгүй ямар ч ойлголттой байхгүй. Тийм тэгээд ямар хичээл үздэг ер нь юу үздэг яаж суурин тавигддаг юм бол яг суураар бол ерөнхий сэтгэл зүй гэж 2 3 семестр бол үзсэн. Тэгээ тэрэн дотор болохоор хүний оюун одоо бодох, сэтгэн бодох чадвар, хүний одоо памят гэхэр чинь яг ой санамж тэгээд одоо харилцаа мэдээлэл хүлээж авах байдал, мэдээллийг боловсруулах байдал, тэгээд яг мэдээлэл хэрхэн тархинд ингээд одоо боловсруулагдаж яг хадгалагдаж үлддэггүй гэх талаар ус үзэн, тэгээд философи үзэн, тэгээд хүний яг ерөнхий мэдрэлийн системийг бас судалдаг.
Одоо яг Ер нь тарих судалдаг л гэсэн. тийм тархийг бол бүр бүтэн задлж судалдаг. Тэгэхээр хүний сэтгэл тархиндаа байдаг гэсэн үг үү? Ер нь бол тарих бол яг ерөнхий бүх мэдээллийг боловсруулж бүх мэдээллийг цааш нь тараадаг учраас бол ерөнхий гол яг тарих хариу үйлдэл үзүүлдэг юм тарих гэсэн үг үү? тийм гаднаас яг ямар нэгэн одоо яг хүнийг ингээ өдөөж байгаа юмыг хүлээж аваад тэгээ тэрийг боловсруулад реакц хариу үйлдэл үзүүлж байна л гэсэн үг л дээ. Тийм. Тэгэхээр миний нулимсыг тарих өдөртөж гин гэсэн. Ерөн бол ямар нэгэн сэтгэл санааны чинь одоо тийм докторгүй байдал бол байгаад тэгээд тэр нь ч одоо тарих одоо юу гэдэг чинь нулимс гэдэг чинь бол ерөн бол бас хүний нэг стресс тайлах арга гэхгүй юу? Яг ингээ хүнийг тайвшруулах нэг үйлдэл гэсэн үг л дээ. Тийм. Тэгээд ер нь уйлах аягүй сайн юм санагддаг шнэ та. Тийм. Айгуу сайн. Бүр амар сайн ерөн стрессийг бол бүр айгуу сайн тайлдаг уйлах. Би өчтөр шүнжэнгөө байсан. Надад сайн байсан бахуу. Бинээсээ нөгөө уйлахгүй ингээ шаналаад яваад хахаар ингээ биеиндээ хор хөрөмтлүүлээ. Тэр мөрөө ингээ хор идэг гэсэн. Тэгээ нөгөө биеийг ингээ бүр өвтгөөд яг жинхнээсээ өвтгөөд тэгээ харин уйлаад бинээсээ гадагшлуулчихаар сайн байдаг гэсэн. Цаашаа улам нөгөө амжихгүй. Тэгээд стрессийг янз янзаар тайлах арга байна л да. Одоо зарим хүмүүс зарим нь бол уйлаад сэтгэлээ онгоцж хахад зарим нь бүр нэг сайхан ингээ ойролдог ч юм уу. Тэгээ зарим нь бол зүгээр амар чимээгүй ингээ бяцлагаад суугаад ингээ бодлоо зэгцэлдэг хүмүүс байна. Хүн задчих. Заавал ерөн бол тийм өөрийгөө өвтгөх маягаар стрессээ тайлж гинэ гэдэг чинь бол ерөн хүмүүс бол асуудалтай гэж юм л дээ. Хэвийн бус хариултал гэсэн үг. Тэгээ хаан маань зөгч гинэ гэдэг чинь бас хэв юм. Гэхдээ бүр нэг амар бухимдсан үедээ яг стресс тайлах биш яг нэг ууртай бүр нэг бачимдсан үедээ бол аав нэг тиймэрхүү үйлдэл гаргаж болно. Гэхдээ яг ингээд нэг бүр мэдсээр байж өөрийгөө өвтгөж одоо ерөөхдөө сэтгэлээ онгойлгож гинэ гэдэг нь бол хэвийн бус үйлдэл гэсэн үг. Тий. Тэгээд одоо Монголд очиод ямар ажил хийх боломжтой. Одоо ер нь цаашдаа ямар хувилбар байх вэ? Ингээд сэтгэл зүгээр сураад төгссөн хүмүүс. Ер нь бол сэтгэл зүйг бол бакалаврын мэрэгчлэр төгсөх юм бол яг ерөнхий сэтгэл зүйч биш яг сэтгэл зүйчийн туслах хийх хэмжээний л төвшөнтэй төгсдөг бакалаврыг. Тийм. Тэгээд яг ингээ сэтгэл зүйч дангаараа ингээ бие даагаад ажилланаа. Ер нь ингээд зөвлөгөө өгөөд ажиллаад ингээд одоо хүнтэй ярилцаад онош тавиад зөвлөгөө өгөөд ингээ ажиллана гэх юм бол ерөнхийдөө доотлол магистрийн төвшөнтэй байх хэрэгтэй. Тэгээ яг бакалаврын төвшөнтэй төгсөх юм бол ерөнхийдөө сэтгэл зүйчийн туслах хийгээд ерөнхий одоо хянаад давхар доор нь ингээд заавар зөвлөгөөгөөр ажиллах хэмжээний ерөнхийдөө мэдлэгтэй төгсдөг гэж. Эсвэл ингээд зүгээр судалгаа хийгээд багш энтер болоод явуулах юм тий. Ерөн бол тиймэрхүү хэмжээний ажлыг гэсэн ч ерөнхийдөө бол магистрийн зэрэгтэй авах хэрэгтэй. Тийм. Ямар ч бакалаврын зэрэгээр бол ямар ч хүнд онош тавих, хүнд зөвлөгөө өгөх эрх бол юу олгогддоггүй гэж Оросд бол үздэг юм лээ. Тийм. Тэгээд яг хөө сэтгэл зүгээр төгсөх юм бол одоо л Оросд бол аюух янз бүрийн ажлын мест бол байна л да. Бага сургуульд ажиллаж болж байна. Сэтгэл зүйчээр дунд сургууль, их сургуулийн сэтгэл зүйч гэж байна. Ажлын сэтгэл зүйч гэж байна. Одоо том компанид байж болж байна. Тэгээ хуваараас одоо хүнд зөвлөгөө өгөх тийм зөвлөлцөх тийм бас хоёроо нэг газар нэгээд ажиллаж болж байгаа. Тэр нь бол айгүй олон. Тэгээ Монголд бол одоо л дөнгөж хөлөө олж эхэлж байгаа мэрэгжил болохоор бас нэг их ерөн бол тархсан мэрэгжил биш. Гэхдээ Монгол сүүлийн үед бол айгүйх нэг юу хувьс одоо альбан бус тийм байгууллагууд альбан бус гэж хувийн тийм байгууллагууд одоо нэг ямар нэгэн дарамтанд өртсөн эмэгтэй хүмүүс тусалдагч үт юм уу одоо бага насны хүүхдүүд тийм хөтийн төр сайн дурын төрийн бус байгууллагууд бол айгүйх байдаг болцтой. Тэнд бол ерөнхийдөө айгүйх сэтгэл зүгээр төгссөн хүүхдүүдийг бол дадлагжуулж авч айгүйх ажилуулт юм лээ. Тийм. Одоо тэр нөгөө нэг ид шидийн орон тэр яг нөгөө дандаа хүчрхийлэл төртсөн хүүхдүүд очдог учраас сэтгэл зүйч заавалжгүй байх хэрэгтэй. Тэгэхээр бас гоё юм. Тэгээд шууд бас сэтгэл зүйч гээд ингээ харьцаж ажиллаж болохгүй. Тэгэх юм бол одоо манай монголчуудын нэг сэтгэл зүйч гэх юм бол яг нэг сэтгцийн өвчтөн хүмүүс л очдог гэсэн ойлголт байдаг учраас шууд сэтгэл зүйч гэж бол харьцаж болохгүй. Зүгээр нэг ингээ ажилтны байдлаар ч юм уу ингээ баг багаар төхөөд манай монголчууд нэг шууд
ойр дотны хүндээ л ерөөхдөө сэтгэлээ нээдгөхөөс шууд ингээл орт танихгүй хүнд бол сэтгэлээ нээж бол нэг ярьдаггүй шүү дээ. Тийм учраас бас ингээд хүнтэй жоохон хайр ивэ болох арга бол янз янз байна. Гэхдээ ерөн бол манай ерөнхийд бол нийтлэг бусад бүх орны үздэг жишээгээр бол хүмүүс таньдаг хүндээ сэтгэлээ бүр яг нээж ярихаас илүү огт танихгүй анх удаа уулзч байгаа хүндээ сэтгэлээ нээж ярих нь бол бүр илүү их байдаг гэж үздэг юм лээ. Ерөн хүмүүс ч өөрөө тэрэнд бол таньдаг хүндээ ерөнхийдөө ингээд бүх юм ярьснаас огт танихгүй хүндээ ярьсан илүү амар байдаг гэж хариулсан байт юм лээ. Очиж ярьчаа тэгээд тэр хүнтэйгээ ингээд хэсэг уулзахгүй тийм ингээд өөрийнхөө амьдралаар явж байгаа дахиад очиж ярьчаа ингээд Тэгээ яг яагаад гэдгээр тэр хүн өөрийнх нь талаар юу өмнөх одоо өнгөрсөн юуг ч мэдгүй. Тийм учраас одоо ямар нэгэн байдлаар шүүмжлэхгүй гэж үздэг учраас тэгж ерөөдөө ярьдаг гэсэн бас тийм дүгнэлт гарсан байсан. Тэгээд дахиж бол ерөөдөө уулзах магадлал бол байдаггүй тэр хүнтэйгээ. Тэгээ нэг уулзаж ингэж ярьж одоо нэг газар суужаад санаандуу танилцдаг ч юм уу. Тэгэл ингээ хоёр тишээ болчдөг. Тэгэж хиндээ дүгнэлт тавьж үлдэхгүй. Зүгээр тэгэл нэг хүн сэтгэлээ онгойлгосон нөгөө хүн сонссон болол тэгэл ингээл хоёр тишээ салаад Японд бүр тийм ажил хийх юм шиг үлээ. Манай найз Японд сурдаг байхгүй юу? Тэгсэн чинь нэг ажил хийж байгаа гэд тэгсэн яадын гэсэн чинь ингээд хүмүүсийн зовлонг сонсоод тэг ярилцдаг гэж байгаа байхгүй юу? Тэгээ тэр нь ингээд хүмүүс ингээд танихгүй хүндээ юмаа ярина гэж байгаа штэ. Тэгээ манай хүн тэгээд сонсдог хүн заяо. Тэгээд сэтгэлийн ингээд нөгөө хуваалцаж өгдөг. Тэгтээ амар хэцүү гэсэн. Ингээд тэр хүмүүсийн зовлонг сонсоод ингээд ярилцсан гэхээр өөрт нь ингээд сонсож байгаа хүнд амар хэцүү байдаг гэсэн. Тийм ер нь ингээл ер нь стресстэй хүнтэй таарлахаар дараа нь жоохон хэцүү болчихдаг. Тэмдээ адилхан. Тэр өөрөө их сэтгэлийн хаттай байж ижил сонсохгүй болохгүй тийм. Тэгэл одоо тэр хүний чинь заавалчгүй баримтлагын ёстой зарчмын хөл одоо ярьж байгаа хүн нь ингээл уйллаа гэх юм бол дагаад уйлж болохгүй. Тэгэх юм бол нөгөө хүндээ улам нөгөөдгөө дарамт болоод аюу хэцүү байгаа юм байна гэж ойлгоно. Тэгээ одоо ингээ уйлах юм бол тавьшруулдаг ч гэдэм үү, уурлах юм бол бас ингээд зөрүүлж ерөөхдөө уурлахгүй айлуулах ингээд тавьшруулах, харагдах маягаар ярьдаг байх ёстой гэдэг бас аюу шаардлага өндөртэй л байдаг болов уу гэж бодож байна. Тийм. Японочууд ч нөгөө хинт ч биеинтэйг амар хаалттай байдаг гэд тэрнгээрээ аюу одоо Японд амьдардаг хүн болгол тэгж яриад байдаг шүү дээ. Нэг дутагдал нь ингээ айгүй хаалттай байдаг. Тэгэхээр нөл депресс гэсэн. Тийм сэтгэл готрол айгүй тийм айгүй олон нүртэй гэж өрөн бол сонссон. Айгүй дотор тамиртай гэж ярьдсан юм лээ Япончуудыг. Тэгэл наашаа хараад яг ингээ инээж ерөнхийдөө өөрийнхөө зовтлонтой байдлыг бол бусдад харуулах айгүй дургу яагаад тэр нэг сул тал нь болно гэж үздэг. Дараа нь хүмүүс тэр сул талыг ашиглана гэж айгүй үздэг гэд. Тэгээ ерхэд бол өөрийнхөө дандаа сайн сайхныг л ерөөхдөө харуулж ах зорилготой байдаг гэж бол ярьд юм лээ. Ерөн Японч гэлтгүү Солонгост бас аюу сүүлийн үед бол бүр сэтгэл готрол бол бүр амар их дэлгэрж байгаа. Бүр зүгээр энгийн доод 10 жилийн сурагчдын дунд хүртэл бүр хувь нь бүр илүү өссөн. Ер нь тэгээ Азийн орнуудад яг нөгөө сэтгэл зүйчдэр очих нь тийм арай хаалттай байдаг учраас тэр сэтгэл готрол нь гүнзгийрсээр агаад тэгээд ер нь тийм л. Одоо Америк, Европ энэ төр ч юм уу арай л нийлддэг шүү дээ. Би сэтгэл зүйчдэрээ очлоо гэл. Тийм. Хувийн сэтгэл зүйчтэй хатдаг шүү дээ. Жохон санаагийн төвшөөсөн, жохон санаагийн зовоос асуудал байх юм бол очиж уулзах хэрэгтэй. Тэгэл шууд одоо цагаа аваад очдог. Бүр ямар ч тэрийг нэг хүн дээр хүлээж авдаггүй. Манайхан ерөн бол яг тэр тосмоо монголчууд сэтгэл судлаач дээр очихыг бол айгүй тийм ичгэвтер гэж үздэг. Тэгээ сэтгэл судлаач дээр бараг очлоо гэх юм бол толгойн асуудалтай. Сэтгэгчдийн өвчтэй. Тийм тэгж үздэг болоо. Тэгээ бас тэрийг ерөөхдөө хэлэхчгүй өөрөө ч тэрнээсээ болоод ер хүмүүс ингээ очих ёстой байс өөрөө тэрийг мэдээд байгаа ч гэсэн очиж чаддаггүй имээгээд. Тэгээ ер нь ингээл хүмүүс чинь яг ингээл биедээ анхаарал тавьж нэгээл хоолоо ирүүл болохгүй л тэгэл дасгал хийгээл фитнес явуулдаг гэдэг чинь яг тэрнтэй адилхан өөрийнхөө сэтгэл зүйд ч гэсэн санаа тавиад тэгээд ингээд хэцүү юм гарвал яг адилхан сэтгэл зүйчдэр очиод ярилцаа тэгээ өөрийгөө жоохон амраагаад яг нэг өөрийнхөө биендээ анхаарал тавьж байгаа юм шиг тавьдаг болох хэрэгтэй байх. Би болохоор ингэж боддог байхгүй юу? Нөгөө нэг сэтгэл зүйчдэр очих нь ихэр нэг амар үнэтэй. Хоёрт ингээд тэр сэтгэл зүйчийн өгж байгаа зөвлөгөө би очиж үзээгүй л дээ. Тэгтээ яг уу ингээд зөвлөгөө нь ингээд нэг бидний мэддэг юм их ярих юм шиг санагдаад тэгээд
мөнгө төлөөд тэгснэ зүгээр ингээд мэддэг юмаа сонсож байхаар зүгээр л таньдаг хүн дээр очиод сэтгэлээ нээгээл ингэчий гэж зүгээр би тэгж боддог байхгүй юу. Тэгээ очих ямар хэрэгтэй юм бол гэж би бас гайхаддаг байхгүй. Тэгтээ яг очих хэрэгтэй л ахал та тий. Тийм яг энэ асуудлын талаар ярих гэх юм бол бас ийм байна л да. Яг хүн таньдаг хүнээсээ зөвлөгөө авснаас илүү огт танихгүй хүнээсээ зөвлөгөө авах бол тэрийг илүү их таахдаг. Харин тий. Тийм учраас одоо хичнээн ингээд одоо хоёр найз сууж агаад үгүй чиний энэ ч болохгүй байна тийм байна гэх юм бол үжээстэй намайг инглиж наг тэгж бодд юмгээ уурлаад ерөөхдөө тиймэрхүү хариу үлд гаргадаг. Гэтэл огт танихгүй хүн ингээд үжиний энэ чинь ингээ болохгүй шүү дээ ч болох тийм үү тийм байна уу гэд өөртөө яг тэрийг ингээ тусгаж аваад болохгүй юм биш үү гэж үздэг учраас бас зөв сэтгэл зүйчдэр очив. Би ээжийнхаа хэлсэн бүр амар олон удаа хэлээд тахтан тоодгүй мөртлөө нэг хүн хурж ирэл тийм байна юм байна тэгдэг шүү гэхээр Тийм тэгэхээр бас таньдаг хүнээсээ биш танихгүй хүнээс зөвлөгөө бас аваад тэрийг илүү ингээ тусгаж авдаг учраас сэтгэл зүйч юм бол байх хэрэгтэй. Очиж уулзах хэрэгтэй. Тэгээд ер нь Монголд сэтгэл зүйчдэр очих үн ямар идэм бол үн анш ямар идэм бол тэрийг судалж гэхдээ айгүй амжилттай явж байгаа сэтгэл зүйчд бол байдаг яг хувийн өөрийн бүр яг сэтгэл зүйн гэдэг. Тэгээ бас яг бүр юм том компанид уус төрчдийн сэтгэл судлаач биднэр бол яг өртөг өндөртэй байдаг яг хувийн гэдэг утгаараа өөр хүнтэй бас ярилцдаггүй яг нөгөө хүнийхээ одоо хувийн мэдээллийг хадгалах цааш нь задруулж магадгүй гэсэн утгаар бол яг нэг хүнтэй ажиллаж байгаа бол гэрээгээ дуусталж идэм үү эсвэл бүр карьераа дуусталж идэм үү бүр яг тэр хүнтэйгээ ажиллах маягийн. Тэгээ манай Монгол бол бас яг сэтгэл зүйч бол ер нь бол цөөхөн штэ яг танигдсан. Тийм л. Тэгэл нөө сүүлийн үед сэтгэл зүйч хин гэл нөө фэйсбુક дээр пэйжтэй тэгэл зүгээр ингээл энэ тэндээс ишлэлүүд бичээл тэр нь амар их шеэрлэгдээл хандлтаагаал тэгэхээр жоо би тэр үнтэй таарсдаг гэхгүй. Тэгээд яг бүр яг ажиллаа хийж яхад нь ингээд зөөр кофе шоп орсохгүй юу? Хит тийм. Нэг хүнтэй. Өөрөөсөө хүн болгон мэднэ. Тэгээд нөгөө кофе шопт орсон чинь ингээд нэг хүнтэй юм яриад суугаад тахгүй юу? Тэгэхээр нь л би найзуудтай тэр нөгөө нэг тэр хүн биш мэс тэгэл юм ярьжсэн ахгүй тэгсэн чинь наад хүн чи ажиллаа хийж байна гэд тэгсэн чинь бүр ингээд яг нэг зүгээр найзтайгаа ярьж сууж байгаа юм шиг л ярьдсан билээ ингээд зүг ингээл 0 майл ороод тийм ингээл юм хумаа захиалж махиалал бүр яг ингээд чөлөөтэй заяо тэгэл ярьж байгаа юмнуудын сонсоод өөдөөс нь тэгдэг ингээл ярьж мэрж байгаа амар чөлөөтэй харагдчихил яг найзтайгаа юм ярьж байгаа юм шиг тэгсэн ирнэ ингээ яг манай найзын хэлснээр бол яг ажиллаа хийж байгаа гэсэн. Тийм. Тэгээд ер нь бол доотлон магистрийн зэрэг хамгаална гэж штэ. За чиний зорилго одоо цаашдын тавьсан юм байна уу? Хаана дахиж сурах юм? Одоо бакалаврыг бол Оросд төгссөн юм чи магистрыг бол Оросд хаахгүй. Хаана гэх гэж байгаа шиг ярьдаг. Хаахгүй. Ер нь бол манай аав ээжийн бас нэг хэдийн төлөвлөгөөр бол Оросд ч бас дахиад тэтгэлэг аваад сурах боломж байгаа юм чи Оросд магистрыг хаахгүй мó гэж бол нэг тийм юм цохуулгасан. Гэхдээ би бол тэрэнд нь шууд үгүй гэсэн хариуг болгосон. Тэгээ энэ сэдвийг хаасан байгаа. Энэ сэдвийг бол хаасан байгаа. Оросд магистр хийнэ гэдэг сэдвийг бол дахиж ярихгүй. Тэгээд миний дараагийн төлөвлөгөө бол төгсчөөд Канад руу явна гэсэн төлөвлөгөө байгаа. Тийм тэнд очиж магистра хийн гэсэн ерөн бол дараагийн төлөвлөгөө. Тийм байгаа. Ямар гоё төлөвлөгөө. Амжилт хүсье. Чи чаднаа. Хичээнэ амар хичээх хэрэгтэй. Тавлын шалгалт өгөх хэрэгтэй байна. Тэгээд өөр чин юу хэлчихлээ. Чам асуулт. Гүлээдсэн. Гэсэн асуулт байгаа. Тэгтээ байна. Одоо нэг танах ингээд сэтгцийн өвчнүүдийн талаар ингээд хичээл үздэг үү? Ингээд амар сонирхолтой тийм бүх ийм өвчин байд юм уу гэмэр ч юм уу нэг тийм яг бүр ийм өвчин байд юм уу гэж бол бүр тэгж амар зочдорж ингэж бүр нэг гайхаж ингэжсэн өвчин бол яг одоогор л тааралдаагүй байгаа.
Гэхдээ яг ерөнхийдөө ингээ мэддэг байсан ингээд кинон дээрээс үзсэн ч байд юм уу одоо юм дээрээс сонсож уншижсэн өчнүүдийн талаар бол илүү дэлгэрүүлж ерөнхийдөө бол судалсан. Тэгээд одоо сая яг энэ семестр одоо яг өнгөрсөн сард бол нэг тийм дадлахт гарсан. Имлэг дээр яг сэтгцийн имлэг дээр очиж тэгээ яг тийм Оросод тэгээ яг хүүхдийн сэтгэл зүй гэдэг талаар очиж бол эмчтэй уулзаж ерөөдөө ямар аргаар одоо хүүхдийг шинжиж хариу гаргаж онш тавьдаг вэ гэд тэрийг үзээд тэгээд яг нэг өвчтнийг бол бүр яг онцлогоо явуулж авах хэвцэд бол харж бол суусан. Тэгээ өөрийнхөө ингээд өөртөө тэмдэглэл хийгээд тэгээ тэр охин тэр ерөнхий хүүхдийн талаар бол харахад бол нэг сэтгэл гутрал тэгээ ингээд бусдаас өөрийгөө тусгаарладаг гэсэн тийм онцтой. Тэгээд яг энэ нь бол бүр нэгдүгээр ангиас нь ихэлсэн гэж өөрөө хэлсэн. Тэгээд яг яаж илэрсэн бэ гэхээр бүр ингээд бүх хүмүүс ингээд таалагдах байсан гэд хүмүүсийн хандлага таалагдах байсан гэд. Тэгээд яг тэгэж явсаар агаад одоо л өөрөө 7 дугаар анги гэсэн баха. 11-ээс эхлээд бүр ингээд уураа хянж чадхаа байгаад хүмүүсээс авах ингээд эерэг хандлага ингээд сөрөг хандлага бүр улам ихсээд тэг ингээд бүр уураа барьж дийлхэ байгаад уураа яаж хадагшлуулж байгаа вэ гэсэн чинь өөрийгөө зүсдэг. Зүсэж аг 11-ээс өөрөө зүсэж эхлээд 13 нас хүрээд яг эмнэлэг тандсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр бол ингээд асууж авах чи яг яагаад ингээ өөрийгөө ингээ зүсд юм бэ? Яг юуны тулд гэдгсэн чи би зүгээр л уураа гадагшлуулахын тулд. Тэгээ чи яг яагаад уураа гадагшлуулахын тулд ингэж байгаа вэ гэдгсэн чи өөр ямар нэгэн байдлаар уураа гадагшлуулж чаддаггүй гэд. Тэгээ ингээ өөрийгөө зүсээд ингээ өвдөлт мэдрээд цус харахаараа ингээ яг дотор нь тавьшиж ингээ уужирдаг гэж бол хийсэн. Тэгээ ингээ айгу битүү. Тэр охины хувьд бол амиа орлох шинж бол байхгүй. Өөрөө бүр ингээд төлөвлөгөөтэй 18 нас үрээд гэрээсээ өмнө цаашаа үргэлжлүүлж нэг уран зургаар сурна гэсэн тийм төлөвлөгөөтэй. Тэгээ тэр хүүхдээ оншвол ерөн бол сэтгэл гутралтай. Тэгээд уураа хянж дийлдэггүй гэсэн онштой. Тэгээд амиа хорлох тийм юм бол байхгүй гэж бол үзэж гарсан. Тэгээ бас ингээ харахад бол айгу эвгүүлээд юм л тиймэрхүү те яг яагаад энэ хүүхэд ийм болох хүрв гэдээ бас юух бодогддог юм л тий. За нэг юм хэлгээд нөгөө манай оожи маань бакалаврынхаа зэргийг ч хаагаагүй магистр энтрий ч яваагүй болохоор бүр мэрэгжлийн түвшинд бол ярихгүй тийм болохоор битэн ингээд юу гоочлаад шүүмжлээд ингээд дүгнэлт тавиарэ тэгээд бидний хувьд л эн чинь сэтгэл зүйч хүн шүү дээ. Бид нар бүр ямар ч ойлголттой байхгүй сэтгэл зүйчдэр ч очиж үзээгүй хүмүүс чинь тэгээд үдсэн хичээлээс нь л ер нь бол юм ярьж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд Оросд сэтгэл зүгээр сурахын давуу талууд нь гэх юм бол одоо яг манай нэг найз бол яг Монгол улсын их сургуулийн сэтгэл зүгээр бол сураад одоо төгсөж байгаа. Тэгээд ингээд бит хоёр ингээд уулзахаараа ингээд одоо орж байгаа хичээлүүдээ ингээд ярих юм бол Монголд бол яг Оросд үздэг шиг бол дэлгэрүүлж бол үздэггүй юм билээ хичээлээ бүр ингээд бүр лавшруулж. Тэг ингээд одоо манай бараг 1-р курст ингээд үтсэн хичээлийг 1 2 3 дугаар курс хүртэл ингээд үтсэн хичээлийг бол Монголд зүгээр эхний семестрт ерөнхий боловсрол ерөнхий суур мэдлэг гэж үзэл хаагдцсан. Тэгээд ерөн бол Оросд бол Монголыг бодвол илүү ингээд лавшруулж илүү дэлгэрэнгүй үздэг юм билээ. Тэгээд тэр нь бас аягүй таалагдсан. За. Тэгээ одоо мэрэгжлийн хувьд одоо ийм байна. Манай оожи бол хичээлдээ амар сайн хүн. Тэгээд ер нь магистр энтертэй бол төвгөх Орос орчих өө. Үгүй яг ерөн бол одоо яг нэг манай багш нарын ярьж байгаа бол яг 3 дугаар курсын синдром гэж байдаг юм байлээ. Тэгээ ерөн бол багшийн ярьж байгаа өөрийнхөө ингээд одоо болоод байгаа нөхцөлтэй харьцуулаад үзэх юм бол би бол тэр синдромд нь бол өртцсөн л юм билээ. Өдөл би өчигдрэг өртсөн юм байна. Шинжэнгүй хэлсэн. Тэгээ яг энэ синдром нь яадаг вэ гэд ерөн зүгээр багш нарын л нэг тийм онлоо юм л 3 дугаар курсын синдром гэд. Тэгээ энэ яадаг гэхээр яг өөрийнхөө сонгосон мэрэгжилтэд эргэлзэж эхэлдэг. Өөртөө итгэх итгэл нь ерөөдөө алдагддаг, хичээлээ хийхээ болдог, илүү тасалж эхэлдэг гэд ерөн бол тийм юмнууд байгаа. Би яг юу эс
хоёрынхоо сүүлд яг сая 5 6 сарын үед бүр тэг би нөгөө хаврын синдром байна гэдсэн чинь яг курсын синдром байсан юм биш үү? Тийм би бас энэ сонсчод ийм бас байд юм уу тэр ингээд багш нараас тэгэл айгу мэдтгэл юм байлээ. Айгу олон жил багш ажилласан багш нар чинь тэгэл оюутнуудаа ерөн бол анддаг юм байл. Тэгэл айгу одоо 3 дугаар курст ингээ орсон байхад бол 1-р курст орсноо бодвол хүүхдүүд бол их гарсан байна, мэрэгчлээ их сольсон байна. Өөр мэрэгчлээс бас орж ирсэн хүүхдүүд байна. Бүр хаяа явцсан хүүхдүүд байна. Тэгээ зарим багш нар ерөнхийдөө нэг шоглоон болгоол хүүе та нар чи яасан цөөхөлөө ямар цөөхөн хасагдсан юм бэ? Та нар ч ерөөсө цөөрөөгүй штэ гэж ерөн хэлдэг. Тэгэл одоо ингээ шалгалт өгсөн болохоор бас зарим багш нар нь за тэгээд дараагийн семестрт тэнтэй нуулцхаа харж илээ гэж айгүйгтэй нэг тийм шогч маяграар хэлдэг. Би тэгээ нөгөө нэг сая 5 6 сарын үед нэг синдром хөдлөл тэгээ бүр амар хэцүү болоод яг над бодлоод ч яг толгоонд бүр амар олон хоног эргэлдээд тэгээ би ээж аамаавдаа хэлсэн чинь ингээд нөгөө нэг загнаад чи одоо энэ хүртэл явчаад одоо буцах гээд байгаа юм уу энтергээд тэгээд намайг ойлгохгүй байна гэж бас үлсэн. Ер нь ойлоод байдаггүй л дээ. Тэгэл яг ганц хоёр яг эцэгтэй үед таарчаад байт юм аа тэгээд. Тэгээ нөгөө сэтгцийн өвчмөвчний талаар гоё санал болгох кино, драма энэ төр нөө. Би ер нь бол яг сэтгэл зүйн талаар бол нэг тийм амар олон кино л үздэггүй. Яг ер нь үздэг кинод нэг юм бол нэг тийм гэмт хэргийн сэтэл хөөсөн. Тэгээ яг гэмт хэргийг одоо ингээ илрүүлж байгаа тийм кино л айгу үзэх туртай. Тэгээ тэрийг ингээ үзэх юм бол яг одоо яг яагаад аллаг хийх болсон, яг юу энэ хүнийг ийм юм хийхэд нөлөөлсөн гэдэг юмнууд бол айгүйх гарч идэг. Учраас тэр нь амар сонирхолтой байдаг л да. Тэгээд зүгээр яг нэг энгийн жишээ ингээ болгоо ярих юм бол одоо яг тийм цуврал алуурчин байлаа гэж бодъё л доо. Тэгээ тэр хүн тийм тэгээ яадаг вэ гэд тэгэхээр тэр хүн зүгээр л хүн алмаар санагдаад алсан биш. Одоо яг нэг төрлийн одоо яг нэг гим одоо хохирогчдыг ингээд судлаад үзэх юм бол яг нэг төрлийн юм энэ ижил төстэй байдал байдаг гэд. Тэгээ тэр нь юу ч байж болно. Одоо зүгээр энэ бол яг киноныхч биш, ямар нэг юмнаас уншсан биш, байдалтай адилж биш. Зүгээр л миний жишээ болгож ярьж байгаа юм. Тэгээд жишээ нь одоо нэг хүн яг богино үстэй эмэгтэйг л яг ингээ залуу одоо 20-оос 30 насны ч юм уу ингээд яг алдаг байлаа гэж бодъё л доо яг ингээд. За тэгээд яагаад вэ гэхээр тэгэхээр одоо ээж нь ч юм уу ойр дотно ямар нэг эмэгтэй хүн жоохон байхад нь яг нэг тийм ингээд бүр ингээд тийм сэтгэлд нь ингээд бүр юм хийцэн бүр ингээд травм бүр ингээд айцтай болгоцсон. Одоо дарамтлагч байд юм уу? Ямар нэгэн байдлаар харж болохгүй минь харуулсан ч байд юм уу? Тэгэх юм бол яг тэр ингээд за одоо тэр хүн яг энэ богинохон өстэй тэр хүнийг эмэгтэй хүнийг харахал юм бол бүр яг тэр дуурсамжин сэтрээд тэгээд тэр хүний үзий ядах ингээд тийм төрдөг. Тэгээд хүн бүр яг богино өстэй эмэгтэй хүмүүсийг буруудахдаг ч байд юм уу те. Тэрнээсээ болоод яг тиймэр хүмүүсийг сэжигтэн одоо нэг сэжигтэн биш ээ. Хохирогчоор сонгодог. За чи энэ нэг хүн инээгээд бүр нэрээ савж унаад ах юм баццэг. Яасан гинэ? Нөгөө 50 Shades of Grey дээр Grey агаад нөгөө нэг ээж нь хар тамхич байсан гэтэр Grey. Тэгээд тэрнээсээ болоод ингээд амар сэтгэл зүйн ингээд трама авцсан. Тэрнээсээ болоод ингээд яг ээжтэйгээ адилхан эмхтэй үнийг л нөгөө найз охин олгодог. Тэр нь яг ингээд тэгшгэн чолктай тийм үлбисэн царайтай тийм туранхай. Тэгээд тэр нөгөө хэддгээр анги дээр нь жилээдээ нөгөө найз охин гэрт нь очиод нөгөө ээжийнхэн зургийг харсан чи яг өөртөө амар адилхан. Тэгээ өмнөх найз охтуудын зургийг харсан чи бүгд яг тийм. Тэгээд нөгөө ээж нь хар тамхичин тэгээд тэрнээс болоод тэр Grey ингээд тархин гимтлээ. Тэгээд зандаа тийм найз охинтой болдог болсон. Тэрийг сайн дурссан. Сэний тийм. Тэгээд одоо бас яг Монголд айгүйх одоо бүр тохиолдод байгаа нэг тийм юм байна л та. Энэ нь болохоор Стокгольм синдром. За энэний яадаг вэ гэхээр одоо ер нь бол яг эмэгтэйчүүд хүүхдүүдэд их тохиолддог. Одоо ар гэрийн дарамт. Бүр хүчрхийлэл байна л та. Тэг ингээ өөрийг нь хүчрхийлээд байгааг мэдсээр байжээж тэр хүнээс холдож чаддаггүй.
Тий. Ийм синдром байгаа. Тэгээ энэ нь яг юунаас болж үүддэг гэхээр би одоо бүр нөгөө одоо бүр ингээд дарамтлаад байгаа хүн нь бүр ингээд чи надаас салгал юм бол чи надаас холхол юм бол хол авч чадахгүй. Чи хинч биш болно. Би л чи бол энэ ертөнцийн дээр бол ямар хинч биш, юу ч биш. Би л чамайг тоож ингэж байж байгаа гэж ингэж бүр зогсоо зайгуу тогтмол бүр ингэсээр байгаа. Бүр тэр хүний тархинд нь юм тийм бүр нэг тийм бодол суулгацсан. Тэгээ би энэ хүнээс холдгол юм бол амьдрч чадахгүй мэн. Би яаж амьдралаа залгуулах юм? Би ажил хийж чадахгүй. Энэ хүн л намайг одоо хоолж ийн, ундалж ийн гэдэг утгаараа ингээд дарамтлаад ингээд сэтгэл зөө бүр ингээд би физиологоор нь дарамтлаад байхад холдож чадахгүй. Тийм. Тэгээ нөгөө нэг ийм кино нөгөө нэг миний охин чи өвчтөө штэ гэ ингээ эрүүл хүүхдийг тэгээд хилээд тахаар тэр охин өөрийгөө өвчтөө гэж бодоод тэгээ бүр ингээд сулбаагаад идэг тий. Тий, яг сэтгэл зүйн асуудал. Ингээд надад Нөгөө нэг тэр Stockholm syndrome-ийн нэг жишээ бол нөгөө Joker-ийн Harley Quinn баггүй юу? Тэр яг нөгөө Stockholm syndrome-ийн жишээгээд бас ингээд дарамтлуулаад ингээд хүчирхийлүүлээл байгаа мөртлөө ингээд холдож чадахгүй. Joker-с уу? Тийм. Яг нөгөө кинон дээр л тэр хоёрыг чинь ингээл амар романтик хайр дурлал юм шиг гаргаад идэг болов ш. Нөгөө комик дээрээ яг үнэндээ тэр Joker ч амар харгас тэгээд амар ингэж зодож моддог баггүй юу? Тэгээд тэр яг нэг жишээ тийм. Яг хүүхдийн кинон дээр ч сүрэн гардаг ш. Joker бол Harley Quinn-ийг бол амар дэрлэгтэй. Ер нь бол Harley Quinn хайртай хэрнээ Joker бол зүгээр ашиглах маягийн байлгаад байдаг. Тийм. Кинон дээр л тэр нэг хитрхи амар романтик болгоцсноос ш. Бодтой л. Тийм. Тэгээд ийм синдром байна. Тэгээд ер нь бол энэ талаар бол айгүй мэдээлэл өгөх юм байдэн шүү. Яг хүчрхийл ингээд дарамт үзүүлээд байгаа нь хэвэн биш шүү гэдгийг бол эмэгтэй хүмүүст айгүй хэлмээр ингээд мэдээлэл өгмөр санагддаг. Яг одоо ингээд зүгээр л Facebook гээл гүйлгээл мэдээ зургатаар хүртэл мэдээ сонсох хүртэл амар хар бараа мэдээ сонсож ин тэнч тим эмэгтэйг ингэсэн энд ч ингэсэн тэнд ч тим хүүхдийг аав нь ингэсэн төрсөн ээж нь ингэсэн хойд аав нь ингэсэн гэл имэрхэм сонсохоор бол амар хэцүү. Тэгэл яагаад ийм юм болоод ерөн бол те бас хэцүү байдаг л доо. Тэгээд хэрвээ тэр хүн ийм юм байдаг гэдгийг мэдсэн бол магадгүй эрт холдоод явах, эрт арга хэмжээ авах байсан юм билүү те. Яа, бүр сэдв маань бүр дипрээд бүр амар бодол давтуулаад би бүр амарын бодоо явчлаа. За. Дахиад үлчин шүү. Тэгээд тах юм бол үлчин шүү. Миний нулимс их ойрхон байгаа. За. Нулимс ойрхон байгаа гэдэг дээр яг нэмэлж бүр яг бүр сая яг 2-3 хоног юм уу тохиол зүгээр хүүхэлдэйн кино саундтрек сонсож явж байгаад өөрөө мэдлгүй трамвай дотор уйлсан. Яг л дууг ингээл амар гоё ингээл чивчээ бүр ингээд тонлон чангалсан сонсож явж байгаа. Яг ингээд климакс бүр яг нэг тийм гоё өндөр нот авдаг хэсэг дээр ингээл өөрөө мэдлгүй ингээл шимшрээл бүр ингээл тэг би бүр амар гахал яг тэр дууг бүр аяга мэдэр сонсдог. Яг жоохон бас нэг хичээлээсээ болоод те аяга стресстэй ерөөдөө жоохон нойрмойргүй явцсан. Тэгэл яг тийм үед яг нэг зүгээр нэг гоё нэг сэтгэлээ онгойлгох жоохон өөрөө тайвшруулахаар байсан юм болол. Тэгээд би яг сая төрсөн өдрөөрөө Frozen 2-ыг үзсэн л дээ. Тэгээ Frozen 2-ыг үзэж байхдаас яг нөгөө трамвай дотор сонсоо явжсэн дуу маань яваад яг тэр киноны тэр хүүхдийн киноны дуу байсан байхгүй юу? Тэгээ тэрээс сонсоод дахиж уйлаад. Тэгтээ амар гоё. Тэр бол зүгээр л амар гоё баяртай уйлдээсэн. Тий. Харин тийм ээ яг хичээлээс стресстэй. Тэгснэ тэрнээсээ болоод ингэ сэтгэл санаа хямраад тэгснэ уйлж муйлаад бүр ингэ алангаа алдчихж байна яа. Та нар иймэрхүү стресс давтахаараа яадаг нөгөө амар унтдаг ч шиг тэгтээ бүр нойр хүрдгүү тий. Би бол одоо яг нэг тийм хичээлийн тал дээр стресс авахаар бол яг нүүрт болохоос амар зайлсхийдэг. Энэ асуудалтайгаа нүүр шууд ингээ нүүр тулж бол чаддаг ингээ улам ингээ цааш нь түлхээд за маргааш за дараа за тэгж байгаа болно доо гэд ингээ айгу түлхээд идэг. Тэг яг ингээд яг цагаадлаа за яг ингээд одоо хийхгүй л болохгүй мэн гэд нүүр толоод үзэхээр амар амархан. Дор нь тэр асуудлаа шийдэл хийгээл даалгавраа хийгээд дуусгачдаг ч юм уу тэгээд дараа нь амиг боддог л доо тэр дор нь л хийчихгүй яв да. Яг ийм амархан юм яа хойшлуулаадсэн юм болоо гэх. Тийм айгу их тийж бод тэгэл ер нь бол асуудалтайгаа нүүр тулах тал дээр бол бас жоохон маруухан тийм.
юм байна гэж бол өөрийгөө дүгнсэн. Чи стресс гэрээ. Би ингэж боддог. Одоо энэс цаашаа өшөөл ажил хийн. Өшөө том асуудал гарч ирнэ. Тэгэхээр эн чинь юу ч бишээ. Зүгээр битээ маяглаа дээ. Зүгээр хий гэж өөртөө ярьдаг. Өөрөөгөө загинч тийм үү? Тийм өшөө ажилд орно. Өшөө илүү мөнгө олох хэрэг гарна. Гэр бүлтэй болно. Наа чин зүгээр гэдэг. Тэгээд яа. Тэгээ өөртөө ярьдаг. Би нөгөө нэг сүүлийн хичээл дээрээ суухаар нөгөө нэг амар их татвар төлөх мөлөх амар тиймэрхүү юм үзээд тэгсэн чинь ингээ бодоодсэн чинь ингээд би одоо хичээлээ ингээд сургуулаа төгсөөд тэгснээ ажил хийж мэн гэхээр бүр надад бүр төсөөлөхдөггүй тэгээ ингээ амар санагдаад тэгэл ингээл гэр бүлтэй болж молоод мөнгө олно гэхээр надад бүр төсөөлөхдөггүй заяа бүр амар ёо. Тэгэл ингээд би одоо яах юм бэ? Яаж энэ амьдралаа? Бүр амьдрал уддаг наач. Яа, наадах чи яг 1 2 дугаар курстэй бодож шаналж ирсэн. Яг ингэж тэгэл яг хөө тэгэл эвлэрч тийм. Тэгэл хариуцлагаа юу нухамсарлаа л тэгэл. Гэтэ ерөн оюутан болоод бол бие бол амар даад юм бэлээ. Тэр тусмаа яг аав ээжээсээ хол тэг яг сард өгсөн мөнгөний зарцуулж тэр сардаа хөргөн гэдэг амар толгой ажил бодоод юм амар зохицуулаад инхээр бол бас ерөн бол гэтээ зөвхөн гадаад сурж байгаа оюутнууд биш ерөн Монголд бас гэрээсээ болоо оюутнууд ч гэсэн энэ асуудалд бол амар тулгарч айгу бие даад юм байна гэдэг бол амар ойлгосон. Тэгээд ер нь бид нэр бас хажууд гайгүй ш Солонгост сурдаг хүүхдүүд чинь давхар ажлын өөрсдийнхөө мөнгө олно, байраа олно. Тэгээд хэлнийхаа бэлтгэлд явна, дараагийнхаа сургуулийнхаа материалыг бүрдүүлнэ. Тэр бүр амар бид нар бас хажууданд бараг жаргаж байгаа шүү дээ тийм. Нөгөө нэг манай сургуулийг төгссөн охин нөгөө нэг өөр нөгөө Германд очиж сураад тэгс тэнд бүр амар хүнд тэгсэн чи ёо та нар зүгээр л амралтын газар байгаа гэж хэлсэн. Яг одоо манай найз л бол Канадад яг магистр хийж байгаа байхгүй хамгаалж байгаа. Тэгээд ингээд одоо жишээ яг манай Оросд одоо ингээд байгаа татвар байрны зүгээр жилийн төлбөр нь за өсрөөл 500,000 жилийн. За ерөн бол 500,000. Гэтэл Канадад ердөө сарын төлбөр нь л бараг 1 сая төгрөг. Доод тал. Тэгээл тийм бүр ингээд хоёр бараг румейттэй ингээ өрөөндөө гурлаа амьдэрдэг. Тэгээ нийтийн галтгаа ийм байхад л зүгээр сарын төлбөр нь л доорож $500 эхэлдэг. Тийм ээ бид нарыг зүгээр амралтын газар байгаа сувлалт байгаа бити маялаад гэд тэр манай тэр найз маань хэлсэн. Тэгээд амралтын газар сувлалн ч гэсэн хүнд байна. Депресд ч гээд байна. Тэгэл яг байгаа орчиндөө дасан зохицол амьдрал одоо яг ингээд одоо Канадтай ингээ харьцуулах юм бол манай ингээ Оросд байгаа амар ингээ хямдхан санагдаад байгаа юм л та. Канадад бол амар үнэтэй те зүгээр $100 юм авлаа гэхэд нэмээд $30 зүгээр шууд татварндаа авч яадаг. Тэгтэл манайхд те зүгээр 145 рублээр юм авахад тэрэнд нь бүх татвар шингэсэн байдаг гэд. Гэтэ яг бид нэрт ингээл амьдрал ингээд яг өдөр тутамдаа оруулчихаар яг тэр 145 рубль гэсэн цагаат болох юм бол амар их мөнгө болчдөг л доо. Тийм. Тэгэл жаргал таахгүй зовлон уу зүгээр. Тийм өстэй жаргал таахгүй л юм. Гэтэ яг ингээд одоо чинь Канадад үнтэй ч гэсэн ингээд амьдарч байгаа орчин нараа аюулгүй идж байгаа хүнс нараа ирүүлчих тийм үү те. Тийм учраас бас ялгаагүй яг ажиллаа хийх юм бол цалингаа авах юм бол яг тэр амьдралд бол ингээд тасан зохицоо таараад болдог тийм. Тэгээ бас Канадын нэг гоё даваа тал нь гэсэн чинь татвар төлж байгаа гадаад иргэнч байсан хамаагүй жилдээ нэг удаа бүтэн эмчилгээний ингээ онцлогоонд өнгө ордог. Бүтэн биеийн онцлогоонд. Гэтэл Оросд яаж вэ? Бид нар ялгаагүй татвар төлж байгаа ямар ч хариултал واخгүй. Зүр даатгал хийлгүүлээд байгаа мөртлөөл эмнэлэг дээр очихоор наадах чи юунд ч хэрэггүй чи мөнгөө төлнө ч гэх шиг. Яаж нэг ингээд нөгөө бултчих уу? Нөгөө даатгал нь яаж ингээд мөнгөний өгөхгүй байх вэ? Тэгэл бүр ингээ амар их юм асуугаал тий. Тэгэл бараг мөнгө өгчихгүй байх гал тий. Даатгал матгал нь зүгээр. Тийм тэгээ би ингээд зөв бүтэн онцлогоонд ингээ орж ийн гэхтэн л би бүр амар атархчихсан. Ямар гоё юм бэ гэд. Тэгээ бүр бүх юм өнгөө гэдээс чи бүр бүх юм өнгөө хүссэн юм ингээ онцлуулад хэрвээ ямар нэгэн байдлаар өвчин гарах юм бол эхний удаагийн эмчилгээний өнгөө гэ бүр вау. Чи бараг тэрэнд нь болж байна аадлаарсан. Окей. Тэгэл за энэ сэдвийг бүр болио ёо бүр амар их юм бодогдуулчих. Тэгэд амьдрал ярих гээд байна.
Тэгээд манай хүн амир тийм стиллэг үгүй юу гэх нөгөө нэг K-pop урсгалыг амир гоё мэддэг. Тэгээ нөгөө нэг бит хоёрын 2 дугаар дугаар дээр K-pop-ыг яриад тэгээд за манай зочин чи өөрийгөө мэдж байгаас тээ гэж хэлээдсэн чи энэ хүн баггүй юу? За тэгээд нөгөө нэг сүнгэрийн талаар нөгөө ярина гэд ярьсан байхгүй юу? Тэгснээ хэрэг нь яасан гэсэн чинь тэр подкаст дээр яриг. Тэгээд тэр сэдвийг хаасан зэ одоо яар. За тэмээд би тэр хүн нэнаа. Тэгээд өөрийн мэдлгүй яг энэ урсгал руу орсон. Бүр үздэг бүх юм солонгос. Йоо тэгээ сүултээ бараг солонгосоор ярьдаг. Тийм би яг үнд бол яг сонсож байгаа дуугаа бүр ойлгохын тулд яг солонгос хэлийг бол өөрөө бие даад сурсан. Хинээс ч заалгаагүй яг өөрөө л амар өөрийгөө дайчлаад. Тэг би бүр ааваасаа тусламж хүсчихсэн л да аав надад солонгос хэл сурахад туслаажсэн ч аав үгүй. Чи өөрөө сур. Чи үнэхээр л өөрөө сонирхож байгаа л өөрөө чи чадна ч өөрөө сур гэдэг оролдоод үз гэдэг. Тэгэл яг үдээ хүрсэн. Тэг би одоо л яг хүссэн киногоо хүссэн нэвтрүүлгээ сабтайтл байхгүй ч гэсэн үзээд бол ойлгоод ерөнхий мэдээлэл бол ойлгож авч чадна. Тий. Би тиймэр байна. Нэг бичлэг үзсэн чинь сабтайтлгүй ойлгоо тэгээ амар шок нэрээ. Юу л тийм нэг удаа бүр яг тийм бүр өөрөө бүр гайхсан зэ ингээд нэг нэвтрүүлэг яг үзчихсэн байхгүй юу? Тэгэл амар ойлгоод ингээд нэг харсны сабтайтл авахгүй. Тэгсэн чинь би нөгөөд нь амар ойлгоцсон ингээд гайхаад би яаж ойлгох ч вэ нэг гэдэг яг тэр үед өөрөө амар бахархаж байсан. Тэгэл за би ер нь бол чинь жаргалмаа чи зүгээр хайртай үнэ юу ч болсон ойлгож байгаамаа. Нөгөө хайртай үнийхээ ярилцлагыг үзчихэд тэгснэ би сабтайтлгүй ойлгочлаа гэхгүй юу? Тэгэхээр нүгэ наадах чи хайр гэсэн юм. Тэр тэгтээ яг тийм байсан ч. Тийм тэгээд за яг тэр подкаст нэр ярих гэсэн асуудал юм бол яг 20 дугаар гарсан Сэнгэрийн яг сүүлийн сая яг энэ 19 оны яг энэ сүүлийн саруудад бол солонгосыг бол яг донслогсон хэрэг бол болсон. Энэ нь юу вэ гэхээр одоо яг бүр урлагийн айдол гэж ярьдаг яг ийм хүн бол одоо эмэгтэйчүүдэд хар тамхи хэрэглүүлээд мансууруулах бодис одоо яадаг чинь те өгөөд ч юм уу эсвэл зөөр согтцсон байж хахад нь одоо бичлэг хийгээд нууцаар эмэгтэйгээс ямар ч зөвшөөрөл аваагүй бичлэг хийгээд тэрийгээ ингээд групп чатанда байх хэсэг бүлэг найзрууд руугаа ингээд тэр бичлэгээ тараасан явдал бол байсан. Тэгээ энэ хэрэг нь яг яаж илэрсэн бэ гэхээр уцаа алдсан гэж ярьсан л та. Тэгээд уцыг ингээд одоо нэг эзэнт нөхөх гээд ингээд онгоолгоод мэдээлэл нөхдөг штэ. Тэгж жагаад тийм цагдаа давтаад үзээд ингээд уцсынс нь тийм бичлэг болоод тэгээ яг энэ хэрэг бол ингээд мандаж бол олон нийтэд бол танигдсан. Тэгээ бас энэ хэргийг илрүүлэхэд бол сая бас амиа оролцсон л доо. Сая яг сарын одоо яг нэг сар гарan л болох гэж байгаа нэг эмэгтэй дуучин. Тэгээ тэр эмэгтэй бас нэг эмэгтэй сурвалжлагч яг энэ хэргийг бол илрүүлэхэд бол гол өөрөөгөө үзүүлсэн гэж бол үзсэн. Яг бүр яг энэ хэргийг бүр яг үннийг ингэж гаргаж дэлгэж олон нийтэнд дэлгэсэн гэд. Тэгэхэд яг энэ эрхтэй холбогдуулаад нэг Сэнгэрийн одоо Big Bang хамтлагийн дуучин те бас 21 настай одоо CEO бол 21 дэйтэй ч одоо биш юм аа 25 хүрэхээс өмнө CEO бүр компанийнхаа CEO болсон амар Солонгос, Сингапур, Вьетнам, Филиппинд өөрийн гэсэн франчайз гамгийн газартай амар ингээ алдартай болцсон. Тэгээд энэ хүний нэр бол татагдсан энэ хэрэгт. Тэгээд яагаад яг тэр үед бол амар буруутгажсэн л та яг л буруутай юм байна гэж цагдаагаас хүртэл амар их дуудаж шалгаад би бас энийг сонсч Сэнгэрээд гомдсон. Тийм ерөөсөө яагаад нэг тийм болохоогүй юм шиг тэгэл бас яг юу болж байгааг ч мэдэхгүй л дээ. Үнэхээр тэр дуучныг гэсэн тийм бичлэг хийдэг гэж бол ерөөсөө бодож би тэр үний яг байнгын бүр яг үндсэн гишүүнээр байдаг яг нэвтрүүлгийг бол үздэг байсан л та. Тэгээд тэр хэрэгээс болоод тэр нэвтрүүлэг бүрэн хаагдаад 2 өдөр нэг шөнө гээд Солонгос KBS-ээр гардаг. Тэгээ тэр нэвтрүүлгийн бүр 3 дугаар сизон нь бол тэр чигээрээ хаагдаад бүх ингээд үндсэн гишүүд нь Сэнгэрийн орж исэн юм уу? Тэр яг нэг Жуньон гээд яг энэ хэргийн гол буруут нь бол тэр нэвтрүүлэгт байдаг гэсэн юм байна. За тэгээд яг Сэнгэрийн яагаад татагдсан бэ гэхээр яг миний олж мэдсэн мэдээллээр бол тэр
Burning Sun гэд яг тэр нэг хар тамхи зардаг байсан. Тийм одоо хууль бус үйлчлэл явуулдаг байсан тэр клубын яг нэг хувь эзэмшдэг захирал нь яг Сэнгэрийн жинхэнэ нэртэй амир ижлэх нэртэй. За. Байсан. Тэрнээс болоод яг нэг тэрийг дайламдуулаад гэх юм уу яг нэг айдол хэрвээ юм хэрэгт оролцож байгаа бол айгүйх хандлт авна. Рейтинг нүснэ гэдэг утгаар мэдээллийн сайтууд, телевизүүд айгүйх тийм үндэслэлгүй мэдээлэл бичиж эхлээд яг тиймэрхүү. Тэгээд Сэнгэрийн бас нэг дуудагцсан шалтгаан гэх юм бол одоо тэр Жунёнг гэдэг тэрний тэр дуучны утсан дээр айгүй олон тийм групп чат байсан байгаа байхгүй юу? Одоо бизнесээ тийм үү яг үндсэн найзуудтай бас яг нэвтрүүлэх гээд. Тэгээд Сэнгэрийн бол яг тэр бизнес групп чат дотор нь байдаг байсан бэлээ. Тэгээд тэрнээс болоод бас дуудагцсан. Тэгээд нэр нь бас яг тэр хүнийхтэй андуурагдсан ч юм уу. Тэгээд телевизүүд айгүйх ерөөхдөө мэдээлэл бичснээс болоод бас цагдаад дуудагдаад. Тэгээд тэрнээс болоод дахид цаашаа асуудал тарахгүй хамтлагийнхныгаа бүр яг юм хэрэг тутахгүй гээд одоо зодог тайлсан гэх юм уу. Би хамтлагаас алга гарсан. Тэгээд сая яг өнгөрсөн сард бол цагдаагаас бүр яг мэдээлэл бичээд яг үндсэн тайлбар бичээд энэ хүн бол энэ хэрэгт холбоогүй, буруугүй гэдэг нь бол нотлогдсон гэд. За буруугүй юм байна. Би миний гомдол тайлагдлаа. Манай подкастыг сонсдог 5 хүндээ зориулж Сэнгэрийн нэр төрийг зөвлөлээ. Тийм миний гомдлоос тайлагдлаа. Энэдээс нь одоо Сэнгэрээс уучлалтгүй. Тэгээд яг иймэрхүү одоо тэр мэдээллүүдийг бичсэн телевиз одоо мэдээллийн сайтуудыг бас одоо засаж мэдээлэл оруул гэдэг аяг их тийм шаардж байгаа тийм юмнууд бас явууллаа. Тэгээд Сэнгэрийн одоо бас удахгүй зэрэгт явна гэсэн. Тийм. Амжилт. Comeback хийгээсэй. Нөгөө нэг би ясын эднэрийг асуу гэж бодож байгаа. Нөгөө сая нөгөө бахан амиа орлсон дуучтайгаа. Тэд нар яасан. Би бас тэрийг бас айл. Тийм бүгд л ерөн бол яг сэтгэл готролтой. Тэгээд яг хамгийн анхны одоо яг Сали гэд дуучин жүжигчин модель яг тэрний хэрэг бол сэтгэл готрол болох шалтгаан нь нэг одоо сошиал пэйжэн дээр нь комент бичдэг хүмүүс. Хитрхи их гоочолдог, хитрхи их өөлдөг бүх ингээд хийс үйлдэл болгоны ингээд ерөөсө хүлэн зөвшөөрдөггүй тийм амар их ингээд доромжилсан мессеж бичиж тэрнээс тэрийг ингээд бүр ингээд хүний бүр сэтгэл готролд ортол нь бичдэг. Тэгээд өөрхөн entertainment-д бол ингээд юу хүсэл тавьсан юм байлаа л дээ. Яг ингээд юм бичээд байгаа комент энэ хүмүүс ID-г олоод ингээд шүүхт өмөр байна гэдэгт нь ингээ хайж утсан боловч олоогүй. Тэгээ тэр хүмүүс нь бүр ингээ гадаад IP-аар гадаадаас бүр амар олон энэ дэлхийн бодо бүр хідэн твэсэж ийсэн. Ингээ газраас битцсэн. Тэгээ ерөөс ингээ илрүүлж бүр ингээ олоход бол айгу хэцүү байна гэж ингээ явсаар байгаад тэгээ хэцүү сүлд аль амиа орлсон. Тэгээ тэрнээс бас яг иймэрхүү тал дээр айгу тийм нэг асуудал болгоод за нийгэмд ч юм байгаад байгаа юм биш үү гэд. Тэгээ төд удалгүй яг бас нэг юм ихтэй дуучин амиа орлсон байдалтай. Тэр нөгөө хэн блэ? Гүү хараа гэд. Тийм. Тэгээд хамтлагын тийм амиа орлсон байдалтай гэрээс олцсон. Тэгээ бас нэг яг нэг тийм амар бол танигдаагүй. Гэхдээ нэг залуу эрэгтэй жүжигчин бас амиа орлсон. Тэгээ бүгдээрээ л ерөнхийдөө сэтгэл готролтой холбоотой байж байгаа л. Тэр солонгосыг донслогсон чинь намайг өстө болгоо. Тэг би бас тэр мэдээллүүдийг хараад тий. Тэр бол амар юм бол айгу гинти айгу ойр ойрхон бүр дараасан. Дараасан л та тий бас хэцүү л байсан. Тийм учраас зүгээр сургуулаа хай хүссэн юм аа. Тэгээд яг хүмүүст өгж байгаа одоо ингээд тэгээ бүр яг ингээд мэдээлэл бичиж байгаа одоо бүр бас яг энийг солонгос бол айгуусаа хүлээж ингэж авч байгаа л да. Тэгээ яаж ийнө гэхээр бүр ингээд телевизүүдээр бас ингээд сайтуудаар хэрвээ ямар нэгэн байдлаар дотны танил хүн чинь те жоох ингээд энгийн байдгаас хэвэн байдгаас ингээд дуу хураагаад ингээ улам ингээ харилцахаа байгаад гэртээ ингээ бүгээд ч юм уу тийм байх юм бол ингээд хараад ингээ яасан бол гэж бодлого шууд очиод асуугаад ярилцаад эсвэл одоо дуудлага өгөөд ч юм уу те ингээ бүр тийм альбомсны бүр тийм байгууллага руу дуудлага өгөөд мэдээлэлээрээ тэгэд ганцхан үйлдэл чинь тэрүүний одоо бас амиа орлох хэсэлтэй тийм үү бас тэрүүний амиаг аврах шүү гэд тийм бас айгүйх ураад би өөрөө яг тийм
юмыг амар хүн дээр тусгаж авдаг хүн бохгүй өөр дээрээ. Ингээ зүгээр хүн ингээ юмч бодоогүй хэлсэн байсан гэсэн би тэр ингээ амар удаа боддог, мартдаггүй. Тэгэд ерөн бол жоохон тийм за ерөн болохгүй юм шүү гэсэн юм бол уншихгүй шууд устгачдаг мессежүүд ч тийм үү ямар нэгэн байдлаар ирсэн. Тийм тэр айгүй зүг юм байна гэж бодож байгаа. Тэгэл бас ерөн сэтгэл яттай байж тэгэл хийнэнтэй ярилцах хэвээр үедээ ярилцаад ч гэдэм юм уу. Тиймэрхүү байвал бас айгүй хэрэгтэй л юм байна гэж бодож байгаа. Нөгөө нэг юм асуулт орж ирлээ. Сэтгэл зүйч сэтгэл готролд орвол яах вэ? Ерөн бол байнгын сэтгэл готролд явж байдаг шүү дээ. Та ерөн сэтгэл зүйр сурж байгаа оюутнууд чинь тий бас л хэцүү шүү дээ. Бүр амар мемнүүд хүртэл өгөх байдаг шүү дээ. Тий. Мем. Тэгэл өөрсдөө судлаа. Тэгээд одоо бүр ингээд багш нар ингээд лекц орж байхдаа ингээд яа ингээл за яг сэтгэл готролд орцоо. За яг ийм синдромтой хүмүүст яг за иймэрхүү шинжлэх илэрдэж шүү гэхээр тэд нар бүгдээрээ сэтгэл судлалаар сурж байгаа оюутнууд төр бүгдээр нь ингээд бид нэр яг өөртөө бүр ингээд бүх өвчин ингээд туссан юм шиг ингээд санагддаг. Яг тийм мэдрэмж авдаг шүү дээ. Sorry. Гэхдээ нөгөө ингээд яг клиник сэтгэл готрол юм уу эсвэл зүгээр л ингээд төр зүрийн сэтгэлээр унж байгаа стресс байгаа юм уу гэдгийг яаж ялах вэ? Ерөн яг зүгээр энгийн яг за сэтгэл тавгүй байдал стресс нь одоо даамжраад бүр сөрөг өөрийн биед болон ойр дотны хүмүүст нь сөрөг нөлөө үзүүлэх юм бол тэр клиникийн сэтгэл готрол руу орж ийнө гэсэн үг. Ер нь л ингээд өөрийгөө гэмтээ гэсэн бодлоо орж ирэх юм бол өөрийгөө гэмтээж гэн ойр хавийнхаа хүмүүст одоо юу гэдэг чинь бүр нэг тийм амар харгас одоо авир гаргах, уурлах тийм хэрцгий авир гаргаж эхлэх юм бол тэр бол ерөн бол бүр дамжирцсан бүр гүн хэлбэр рүү орсон байна гэсэн үг гэж ер нь бол үздэг тийм. Тэгээ яг ерөнхий яг тайлбар нь бол юм байдаг л да яг өөрт болон ойр дотны хүндээ сөргөөр болон одоо ямар нэгэн буруу үр дагавар үзүүлж эхлэх юм бол тэр бол ерөн сэтгэл готлын хүнд хэлбэр шүү гэсэн тийм тайлбар бол байдаг. Би л сэтгэл готрол юм байна гэдэг. Зүгээр л эморт юм байна. Хаяа. Эмор л Нэг бодолд автах үе гэж бас байдаг л да. Тэрийг жоохон бодолд аваад нэг бодолд автаад өөрөө жоохон тэмцэлдээд ингээд нэг бодлоо цэцлэх гээд байж байгаа үеийг бол айгүй эморжин амар стресс мэн гэж бас өөрөө ойлгож байгаа. Айгүй тийм айгүй нэг амар том сэдвүүдийг ингээд нэг хөнгөө аваад үзчихдэг тиймэрхүү юмуд бол байгаа. Гэхдээ яасан юм дээр стресс гэдэг чинь бол өөр амар бүрэн бол бүх өвчний үүсгүүр болдог. Тийм юм байна. Тэгээ ер нь хүмүүс чинь стресстэйгүй гээд тэгээд нөгөө нэг шийдвэр одоо ингэ жижигхэн шийдвэр гаргахад хүртэл амар их стресстэй ч өөрийгөө зовоодаг. Гэхдээ нөгөө тэрийг өөрөө мэдэхгүй. Тийм учраас нөгөө хүмүүс тэрийгэ сэргийлэхээ нөгөө нэг л хувцас өмсдөг. Нөгөө Стив Джобс энэ чинь яг нэг л хувцас өмсдөг энэ төр гээд аль болох бага шийдвэр гаргаж бага стресстэй гээд яг үнэ. Би бол минимал. Тийм ерөн бол минималисттэй баг шийдвэр гаргах тусам стресстэх ерөн магадлал нь айгүй бага байдаг. Тэгэл тийм ерөн бол айгүй гоё. Баг шийдвэр гаргацгаа. Тэгэл ингээл өглөө босчвал юу итгүү. Тэгэл хичээлээ болохоор зайлнаас эхлэх үү. Тэгэл тэгжиж л өдрөл болцоо юу итгүү. Өдөр тутмын яг зөвөр энгийн зүйлээс энгийн юмнаас л өөрийгөө айгүй стрессэлээд байдаг баахгүй бид нар бол. Тийм нэг шаардлагагүй юм дээр амар ухаан зараад амар өргөнс. Тэгээ дараа нь яавд нэг хэсэг хугацааны дараа бодохоор тэр нь юу ч шээдэг. Юу хэр яах гэж стрессчсэн энэ зүгээр ингээл болчихсон. Гэтэ хав тэгэх тосмоо улам тэгэл мэдлэг сууж лээ гэсэн үг юм да. Тэгээ нэг тийм юм шигсэн. Ингээд одоо яг шаналгаад байгаа юм чинь яг одооноос 2 жилийн дараа үнэхээр чухал байх юм уу? Чиний амьдрал тийм их нөлөөлөх юм уу? Тэгээ нөлөөлөхгүй болвол ингээд зүгээр март. Зүгээр л нэг шийдвэр гаргаад март. Харин 2 жилийн дараа чухал хിവэрэ байх бол харин сайн бодож цаг хугацаа зарцуул гээ. Тэгээ ингээ манай найз шаналаад байл бийлдэг. 2 жилийн дараа наадах чигээ. Юм л. Тэгэл би болохоор бас ингэдэг л ямар нэгэн байдалд одоо шийдвэр гаргаж одоо уурлах ч гэдэм юм уу те. Тийм үед нэг сайхан гүнзгий амсгаа аваад ингээд нэг их гоё гүнзгий амсгаа авчгаар ингээд бодол дахиж ингэж яг нэг рефреш хийгддэг ингээд тарих. Тэгээд яг уурлахын зөв ч юм уу зүгээр л ингээд өнгөрөөчих юм дээр ингээд амар уурлаад өөрийгөө ч стресстүүлээд нөгөө нээж стресстүүлээд бүр цаашаа улам дамжруулаад тэр асуудлыг зүгээр ингээд дуусгачих юм дээр ингээд
Ямар цааш нь өргөжлүүлээд идэм болов уу тэнд зүгээр ерөнхийдөө альва шийдээр гарах юм сайхан гүнзгий амьсгаа аваад гаргачихж байгаарай л гэж. Яг одоогийн байдлаар яг миний хамгийн сог зөвлөгөөд сайхан гүнзгий уурлахаас өмнө ямар нэг юм шийдвэр гаргахаас өмнө дахиад нэг сайхан гүнзгий амьсгаа аваад гаргаарай л гэж. Бүр байн ууралцсан юм чи гэдэг. Хүн болж ялаа алах гэж хичээж л явна да. Ялаа алаач юу. Яа алах гал. Яаж хүн болж ялаа алнаа ч шиг. Ялаа алаач гэж явж идэг наац тий. Тий. Гоё зөвлөгөө. Тий. Энгийн яг хүн болгон хэрэгжүүлж болохоор ямар тийм их тийм амар өөрөөс шаардагдаад байх юм байхгүй л тэгээд ерөн хичээл гэж бидний нэг стресс дээрээ асуудалтайгаа амар хурдан шуурхаа нүр тулаад өөрөөсөө ингээд улам цухтаалгаад цаашлуулаад илүү асуудалтайгаа хурдан нүр тулаарай гэх. Тэг цаашаа өвшөө амир. Одоо байгаа чи юу ч. Тэгэл ерөөхдөө болоод өнгөрөх юм штэ гэдэг утгаар тэгэл юу тийм өөрийгөө зовоохгүй. Хамгийн амар нь чи хүүхэд гаргана. Үсч юу гэдэг. Яг ингээд чухал асуудал дээр бол бас ингээд чухал сериусны хандах хэрэгтэй. Тий. Гэхдээ тийм юм бол хүний амьдрал бол нэг олон тохиогод идэг юм шиг санагдаад байгаа шүү дээ одоогийн бодлоор бол. Тэгээд яг ингээд одоогийн оногцонд одоо цаг хугацаа олгогдсон боломжоо амар гоё ашиглаарай. Одоо нэг удаа ингээд найзуудтайгаа зүгээр ингээ өрөөндөө ганцаараа унтаад өнгөрөхөөр нэг удаа найзуудтайгаа уулзаа сайхан ингээд бодлоо ингээд сон чөлөөлөөд тэ ингээд нэг одоо өөрийгөө хөгжөөгөөд ингэх тийм боломж тохиолдох юм бол тэр боломж өөр юм бас битгий алдаад гэхдээ айгүй зүв боловсонгоор тэрийг амар хэтрүүлэхгүй юмны аливаа юмны тунгийн тааруулаад гэ. Би нүг саяхан бас би нэг амар юмараад тэгээ яг энэ хоёртай яг цай угаад тэгээд яг яриад гисэн чинь ингээ бүр амар онгоогоод тэгээ яг боц цаашдаа ер нь ингээ зүгээр гэрийнхэнтэйгаа ч вэ найзуудтайгаа ч вэ сайхан цай ууж байгаа ярилцчмаар юм байна да гэж. За тэгээд манай энэ удаагийн дугаар их гоё болж өнгөрлөө. Инээдтэй ханаадтай дипэрсэн тий Сонирхолтой байсан болоо Комент хэсэг та. тэгвэл та нар тэгээд комментэд чирээ гэж 5 5 өөнийх нь 2 нь баццагдгаа. Тэснэ хоёул өөр өөрсөндөө комент чижиж. би бол Apple podcast бол байхгүй. Би бол Apple бэрдэггүй. Тэгээд би SoundCloud-аар сонсдог. Тэгээд сонсдог 5 өний 3 бид 3 юм байна. 4 наа. За тэгээд 5 дахь нь чи шүү. Сонсож байгаа чи шүү. За тэгээд баярлалаа. Ингээд зочноор орж аваад амирх баяртай байна. За тэгээд өөр хэлэх гоё зөвлөгөө байвал одоо хэлж болно. Одоо зөвлөгөөч хүмдэ зүгээр одоо яг шалгалт өгч байгаа юм чинь тий ерөн бүх оюутнуудад бас яг тулгарч л байгаа. Тэгээд аль болох амархан гэхгүй мө зүгээр ерөн шалгалтаасаа өгцөөгөөрэй. Тэгээд бити нэг амар стресстэйж өөрийгөө бодолд автаад ерөн ганцаараа стресстэйж бити хвтэрээ. Яг нэг тиймэрхүү стресс бол босоод одоо жоохон хүнтэй ярилцаад ч гэдэм үү нэг жоохон туртаа киног үзээд жоохон хамтдаа идээд нэг өөрийгөө баярлуулад өөрийгөө шагнаад тэгэрэй л гэж хэлээ та. Хамтдаа итгэхээр таргалаад бүр депресс. Циклтэй таргалсандаа стресс дөнгөтэй эзнээ таргалаад. Үгүй яг хөө тийм л дээ. Тийм гэхдээ тэгж хэлгээ үлсгөөрөө иддэг. Эдгээрээ би стрессгээрээ иддэг. Эдгээрээ таргалахаараа стрессддэг гэдэг. Гэтэ жим бол үндэ юу ч зүгээр л өөрийгөө л хайрлаа л та. Хамаагүй ш. Тарган байна уу, турхан байна уу? Яг хүн үнэхээр өөрийгөө л яг таалаад өөрөөтөө таалагдж байхад бол тэр биеийн жим бол нэг том асуудал биш. Тэгээд яг надаас бүр ингээд таргалцсан юм уу да, турцсан юм уу да гэж асуудаг хүмүүс би шууд хэлдэг. Яс нэг алж идэх гэдэг юм уу? Гэт. Амар хариулт. Алж идэх гээд юм уу гэвэ тэгэж асуудаг те. Яхав те таргалцсан л байгаа, турцсан л байгаа асуудал шүү дээ энэ ч. Тэгээд тийм тэгэл
Өөрөө өөртөө л сэтгэл хангалуун байвал тэр хүмүүс амтан зүгээр лээл. За тэгээ баярлалаа. За урьж оролцсон бас баярлалаа. Тэгээд ер нь яриа л байвал цааш нь бол яриа л байх юм байна. Тэгээд ер нь яг өөрийнхөө зүгээс бас сонирхолтой байсан болов цагийн нас дэмий өрөөг байх гэж бол бас найдажээ. Жохон ч гэсэн өөртөө хэрэгтэй маа аваад яг стрессцэн байж байгаа дээрээ сонссон бол нэг удаа ч гэсэн гоё инээсэн бол баяр. Тийм бол бас тэгээд сэтгэл хангалуун үлдэх хаа би өөрөө. Тий. Харин нөгөө бит хоёрын анхны дугаар дээр хүсэжсэн хүсэл маань нэг хүн ч гэсэн бүтэн сонссон бол баярлна гэсэн чи харин 100 дүүн сонссон байсан. Тэгээ амар баярлаад тэгсэн тэрнээс хойш 5 хүн сонсдог байсан. За баяртай. За сайхан амраарай. За баяртай. Хэрвээ хичээлдээ явж байгаа бол өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Хичээл дээр баг стресс дээрээ. За тэгээ сайхан амраарай. Үсэ.